Улсын хурлын намрын чуулган хаалттай иж улс төрийн сенсац мэдээлэл намгүй байна. Гэхдээ өнгөн дээрээ чуулган хаалттай харагдаж улс төрийн томилгоо санал судлалын төлөөх тэмцэлтэй эд өрнөж ээлжилт нэгэн том даргаыг солих асуудал улс төрд яригдж эхэллээ. Тодорхойлбол Нямбатарыг цагаан сарын өмнө эсвэл дараа хотын даргын суудлаас нь буулгаж оронд нь томилогдож магадгүй хоёр кандидатын нэр гарчээ. Нэг нь хот байгуулалт барилга орон суугчдын сайд Батамгалан бол нөгөөх нь Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Содбаатар нар юм а. Ерөнхийлөгч Хүрэлцэг 2021 онд тангараг өргөснийхаа дараа хамгийн анхны зарилгаараа тамгын газрын даргаараа Содбаатарыг томилж байсан юм. Иймээс түүнийг ерөнхийлөгч Хүрэлцэгийн үнэмж түшмэл хэмээн цолдог болсон. Гэхдээ түүнийг хотын дарга болохоос илүү нийслэлийн Монгол Ардын намын дарга болох хүсэлтэй гэж зарим нь жиг жуг хийдэг. Харин сайд Батамгалан нь одоо ерөнхий сайд Зандан шитрийн засгийн газарт хүчин зүтгэж байгаач өмнөх хотын дарга Сэми Азар Нямбатар нарын фракцийн найзууд байсан юм а. Ямар ч тач дараагийн хотын даргад энэ хоёр хүн яригдж байна. Улсын төсөөс дутуугүй хэдийн их найдын төсвийг жил бүр захиран зарцуулдаг хотын даргын томоохон суудалд хэн томилогдох нь улс төрийн мэдээ сонирхчдын анхаарлыг ихэд татаж байна.